өнөөдөр ингэж хувцсныг танарт тайлбарлах уу? Миний үеийг харалтаа минь. Бидний үеийн юм байгаа. За тэгэхээр өнөөдөр сайн байцгаана уу? Бид өнөөдөр шууд шинэ дугаараа эхэллээ. Тэгээд угаасаа манайх тийм тавилт мавилттай юм эхэлдэггүй юм инжээ. Хийж байгаа ах тий. Тэгээ өнөөдөр ямар зочин ирсийг танд шууд харж байгаа ах тий. Тэгээ Минжинсоор legend. Хачин санаагийн хүсэл хаяа намайг илүүрээ. Бороо хүртэл цаас юм шиг намар хүртэл хамарч юм шиг. Минжиг маань таньж гинэ тий? Би 23 оны 12 сард тий шинэ жилийн үед танилцчихсан байхгүй. Тэгээд Минжээ гэдэг утгаар би ингэж хавцалсан. 90-ад оны. Тий. Одоо бидний үед чинь тий Минжээ хатаар чинь бүр 10 жилийн хоёр хар багын ингээд гүйлтжсэн октод. Тэгээд Минжээг би ингээд төсөөлөнгүүт амар хөөрхөн амар гоё охин байсан. Дээрээс нь ерөөс яг жинсэн яг тий. Минжээ гэхээр шууд жинсэн яг орчих. Яг үнэ тий. Тэгээд бүр яг авахж гаргаж ирж хүмүүс. Харин тийм. Тэгээд чи надад их дотн сайхан санагдаад байна. Тэгээд нөгөө нэг тэр жилийн юу чинь нүдэнд чинь дотн тусаж байгаа хаа. Тэгж яг тий. За сониа чи юу вэ амар гоё юм аа. Минжээгээ олж олцсон чи гоё. Тэгэхээр Томоко өнөөдөр Минжээтэй уулзж байгаа. Гэхдээ хин ч хэлээрээ. Хэлээрээ манайхаа. Тэгээд өнөөдөр Минжээгээ гоё яваагийн гоё бүсгүй босныг бүгдээрээ харж гайхацгаая. Өнөөдөр бид дөрөв хаанагаа бэ гэхээр 13 дахь байгаа гэж. Юу гэдэг энэ чи одоо 104 замын урд гэж хэлнэ шүү дээ тий. Централ мол. Тий, Централ молын яг хажуудал тий. Тий, яг урд. Роял хаус. Хотелийн 2 давхурд Ванфу гэдэг хятад хоолны ресторан ирсэн байгаа. Баярлалаа Ванфу. Минжид баярлалаа ирсэнд. Цөний сайхан агуулсан. Оо нам 50 сайхан дөө тэгэл сайхан байцгааж л тий. Байцгааж хин. Айгу олон хэлжлээ. Бид нар гэж бид нар одоо манайхан хэлжлээ. Тэгэхээр залуусын шууд сонсохыг мэдхийг хүсэж байгаа юм шууд асуугаа. Тийм хувийнхаа амьдралыг нууж болох уу? Шууд асуугаа. Хариулахгүй ч үж болно. Тэгтэл бид нар гэсэн шүү. Тий. Бүгд байна. Хүмүүс байна. Сайхан хүмүүс байна. Бас хүмүүс би байгаа юм байна. Яна тэгтээ хоёр охин амар хөөрхөн штэ. Томоко мэдхүү. Үгүй харж байгаагүй. Зүгээр минь өөрийнхөө хөөрхнийг дахиад бүр сайжруулаад гаргаад ирсэн. Баярлалаа. Тий. Одоо амар том болсон. Том тий. Яа амар гэдэг үгийг би хаях гад юусоо чадахгүй маа. Амар гэдэг үгний оронд супер гэдэг үг оруулах хэрэгтэй юм шиг байлаа шүү дээ. Амар гэхээр нөгөө утгам жоохон амар гэхээр харин тий би тэрийг аавраа үзүүлсэн чинь нэг их чиг тэгсэн. Манай монголчууд бүгдээрээ юм ингээд гоё ингээд одоо юу гэдгийг хүч өгөх гэж ярихдаа дандаа амар гэж яриад бах юм. Гэтэл уул нь амар чинь тийм сайхан үг биш шүү дээ гэд. Нэрээ тэгээд айгуу гэдэг чинь бас онцгүй гэсэн. Айдаа гэж ярих хэрэгтэй юм. Айдаа сайн уу гэхээр юу байна гэхээр юмгүй гэдэг нь бас болтгүй юм. Хоолойч юм шиг тий. Сурахгүй байна тий. Тэгэхээр за супер Минжээ. Супер гоё Минжээгийн хоёр хэн супер гоё охтууд байдаг. Одоо тэгэхээр айгуу сайхан оо shit. За зүгээр харин гэхдээ одоо тэгээд нөгөө сурсан юм сураар болчихгүй тийм. Яагаад гэвэл нөгөө бид нар ингэ хэлээд байгаа ч гэсэн цаадхан нөгөө бидний нөгөө хандлага зөв байгаа болохоор гайгүй байд юм шиг байна тийм. Яг үнэ. Октод том болоод одоо найз залуучууд болцсон уу? Болоогүй байгаа. Тийм 10 жилээ төгссөн үү? 10 жилээ төгсөөгүй байгаа. Манай хайр чинь нөгөө гадаадаас ирсэн нөгөө яг Монгол төрсэн хүүхдүүд биш болохоор ирлийц арай жоохон тэгэл төсөөлөхөөр ямар хөөрхөн бах вэ? Хоцрогдолтой тэгээ нөгөө монголоор ярьж чаддаггүй байсан болохоор жоохон хоцрогдолтой. Тэгтээ одоо ингээд нөхөд гүйцэх. Тийм ээ хүүхдүүд болоо. Минжээ
удаан хугацаанд гадаад байж байгаа гэсэн үү? Тэгсэн тийм Америкт байж чад 8 жил болоод тэгээд хүүхдүүдээ өсгөөд тэгээд 7 ураад нөгөө Америкт чинь бүх вакцинаа тариулж дуусна юм байна. Хүүхэд тэгэл яг наашид цаашаа явах боломжтой болоод тэгээд Монголдоо ярьж монгол хүн болгох, монгол хэл сургах одоо ээжийнхаа өссөн төрсөн орчныг харах танилцах гэл ийм зүйл аваад ирсэн дээ хөө гэж. Зөв шүү дээ. Тэгэхээр Монголд харин яаж тэнд үлдээгүй те хүмүүс ер нь бол хүүхдээ бодоод гэ үлдчихдэг байхгүй юу? Тэ? Хүүхдээ бодоод хүүхдээ гой сургуультай байлгыг гэд үлдчихдэг байхгүй. Тий. Тэгээ хөрхий нөгөө эцэг их өөрийгөө нөгөө жоохон золиослцдаг гэх юм уу? Тэгсэн чинь мундаг бай сайн биш те. Бид нар чинь нөгөө арай жоохон бас өөр сэтгэл идэм биш үү? Туслаас арай жоохон өөр сэтгэл хүрээд ирсэн шүү дээ. Монгол руу яахад яагаад хүүхдүүд аваачаад Монголд сургууль гэх юм. Үгүй тэгээд би одоо энэ монголоор ярьж чадахгүй хүүхдүүдтэй хэцүүш насан турш тийм ээ тийм одоо монголоор ярьж монгол хин чааж сурж болно тий англи хэлийг тийм монгол хэлийг бол яг яалтчгүй монгол орчинд тий одоо хинтээ хангаас яана гэж шүлэг байлаа гэхэд чинь тэр чинь монголоор сэтгэж ижил ойлгож уншин шүү дээ тий зөв Минжээ хоёр чи өөрснөө ор сургуулийн ярихгүй юу намака цэвэр ор сургуулийн болохоор яг монгол хэлэндээ бас сайн хэлж чадахгүй тий манай оюуна чинь Маадлийн ангийн яг урт хөлтэй охин гүгэл гэдгсэн үсэн ингэ бодсон царайлаг гой охин тэгээд сургуундаа их сайн одоо тэгээд биднийхээ хувьд октод хэлчихсэн тий дараа сургуулийн охин л гэж авна шүү тэгээд оюуна маань ингэ томака маань ийм гоё подкаст хийж агаад бас их баяртай байна. Яг YouTube дээр контент дандаа нэг юм хар бараа юм мэдээлэлээр ингээд давмгаалаад байдаг шүү дээ. Хэлж болохгүй шүү дээ. Айгуу санаа хинт шилжиж байгаа шүү. Тэг бит хоёрыг хинт шилжиж. Окей, хинт шилэхгүй. Намайг анх 90 би чинь 99 оноос хойш амьдарч байгаа Монголд. Тийм, анх ирсэн 97 он. Тэр үед чинь Минжээчээс супер одоо Оо ямар мундаг юм томокоос мэддэг юм энэ. Мэдэн шүү дээ. Манай томокогийн чинь Монголын тагноо. Японы угаасаа тагнуул Минжээ. Тий. Гэтэ бас чи би хинт хэлээрээ. Тий. Тагнуул. Тэгтээ эснээр Япон монголоор лаг мундаг юм тий. Лаг мундаг агаад тагнуул юм чи. Супер мундаг. Аяа супер гэдэг үгийг нутагшуулна аюу гэдэг өөртөө нутагшуулна гэх. За тэгэхээр өнөөдрийн гой хараа Минжээ Ванфу гэдэг энэ ресторан өвөр Монгол хятад тогооч нартай. Тэгэхээр мэдээж хятад тоолн дургуун гэж байхгүй. Тэр тусмаа чи Америкт дэсэн бол бас юм Asian юу те fusion юмнуудыг тэмцэж бүр ингээд амар чухалчлаад гоё тий яана чухалчлаад бас ингээд идэж барьдаг шүү дээ тий. Нүүр дандаа л бүргэр иддэг уусаа. Тэгэхээр дуртай байх гэд хятад рестораныг сонгосон ба. Тий. Тэгээ Ванфу ресторан зөндөө юм гоё VIP рүүмүүдтэй мэн орчин бүр яг ингээд гоё нөгөө хятадын нэг юм дээд зэрэглэлийн нэг ресторан гэдэг шүү дээ. Тиймэрхүү яг interior designтай энэ төргээд. Тэгээд заал нь айгу том бас олон хүмүүс нөгөө нэг хурал цуглаан төрсөн өдөр арга хэмжээ зохиох энэ төр боломжийн баяр ресторан байна. Ванфу рестораныханд баярлалаа. Баярлалаа. Ресторан. Тэгээд одоо гоё халуун хоол гэхээс өмнө хүтэн зуушаа амсаад миний найз энэ Дау гэд хятад алдар дундаа энийг чи уугууд өмнө ууж үзсэн үү? Уужсэн энэ нөгөө манай нөгөө интори тий нөгөө нэг шилтэй юу? Шилтэй ундааны амттай. Тийм маачууд энэ дуртай юм биш. Тэгээд би албаар бас энийг тий Тэгээд 90 оноос санагалзах санаатай. Ностальжик. Тэгээд нөгөө мөнхийн дурсамж гэж байгаа юм биш үү те? Энэ дээр монголоор танил ам. Танил ам мөнхийн. Оо. Тий. Энэ компаниас мөнгө авъя. Тий. Бид хоёр ч бас те шуудхан л бид хоёр ч хэлждгийн аяа. Спонсор монсор хийх те ингээд
саяны ингээд гоё рекламдуулмаар ил хандаарай. Тийм тэр үед чинь дандаа шилдэ тэгээ нөгөө цавуугаар наасан юу тий шигтэй тий хамбаа нэг гоё дурсамж cheers би тэр үед мэдээгээ авсан чинь нөгөө багын бүр ингээд айл хөтлийн зам маань дотроос буцлах гэдэг шүү. Тийм манай ояна чинь юм айгу тийм bubbly гэж ядчих тийм инээгээл яд. Инээгээл мангар хурдтай тийм энэ тэгэл гүгээл инээгээл яваад байдаг. Ямар сандаа хилээ тасалцсан. юу ярина Хилээ тасалцсан. Гэхдээ яг хүн хөтл юм чаа. Сургуулийнхаа гадаад цонхны дор зогсож исэн чинь манайхаа нөгөө багш нөгөө ингээд бүртгэжсэн юм байна л да. Эрс бүртгэжсэн чинь манай ангийнхан намайг дуудахаар нь өвчтөө гэж тэгсэн чинь би доор гэж баригдсан. Тэгээд инээд юм болохоор байнгын инээж явдаг. Инээд дээрээ ер нь 10 жил таах гэх тийм алдартай гэх юм уу? Хоногчсон. Тэгээд дараа нь 10 жилийн нэг уулзалт болохгүй юу нэрээ? Танайхан 10 жилийн уулзж байна уу? Уулзсан. Тэгсэн чинь манай нэг багш инээсээр л явна уу гэсэн чинь. Тэгээд ер нь аль би инех дуртай гэдэг байхгүй юу? нэг За баярлалаа. Нэрээ эн чинь юу спинач шүү дээ. Тэ? Энд чинь гах уу? Нэг гой самартай спинач. За баярлалаа. тэгээд бид чинь одоо би Японд сургууль төгссөн байгаа шүү дээ тий. Оо эн чинь би аяагүй. Шаад өөр байсан баха 90-ад онд та хоёр чи 90 оны Япон юу хоёр олстой тэнгэр газар шиг бах уу. Оо Японд очихоор чи ерөөсөө яг ирээдүйд очсон юм шиг. Тий? Яг үнэ. Зөвхөн ирээдүйд очсон юм шиг л тий. Япон одоо бүр гойсон байх та. одоо ч Одоо бүр яахан байхгүй юу? Одоо тэгтээ тэрүүгээрээ гацсан гэдэг. 90-ад онд Ер нь тий. Ер нь бол байшин сав бүх юм нь гацсан. Яг нөгөө материал зүйлүүд нь хөгжсөн л ах л да. Тэрхий хөгжөөд хараас тэгдэг юм шиг тий. Тэрнээс очихоор нөгөө л байшин нөгөө л тэгээд тэр чи өөрчлөх боломж байх юм чи манайх шиг нутаг дэвсгэр юм байхгүй гэсэн чинь. Яг л байж байгаа юм чи. Гэтэ бид нар чи одоо манай японочууд чи юм байхгүй юу? Угаасаа нөгөө техник яашаа хүчтэй техник технологи чинь аль болохтэй одоо чанартай гэдэг чи удаан байх хичээж чад чинь тэгж байнга өөрчлөх боломжгүй байгаа шүү дээ бас тийм байх. За тэгвэл нэрээ ингээ хүндэлэг нь гоё тий Японч тий. Тэгтээ яг нэг талаараа гоё. Нөгөө талаараа би аах чинь 2002 онд Япон явсан. Надад амар хэцүү. Тэгсэн үү. Би бүр ингээд бачуураад нөгөө нэг чөлөөтэй инээдэг хүн чинь байхгүй. Тэгээ манай эгчтийн докторт сурч ирсэн. Тэгээ бид нар гэр бүлээрээ очицсан. Тэгсэн чинь нөгөө эгчийг хараад би бүр аахаа гэж нөгөө баярлал гудамжинд инээгэл метронд инээсэн чинь манай эгч гэдэг би ямар ятраатай ингээд. Тэгээ би ч өөрөө бас залуу байж тээ. Ямар ятраатай ингээд. Тэгж болохгүй муха гэдэг. Тэгээ надад нэг юм ямар хэцүү юм дарамттай ингээд юм чөлөөтэй байж болтгүй юм бэ гэж бодож ирсэн. Тухай. өөр хэдөө манай монголчууд чинь нэг жоохон Европ жоо бас тэгснэ тий микс манайд гоё аль аль нь хотголцсон. Тийм болохоор чөлөөтэй инээ байхгүй. Инээгээд тэгстэй соёлтой үедээ соёлтой. Япон Азийн тэр хүндэтгэл юм бас байдаг тий. Ах дээд аав ээж ах дээдсүүдээ хүндэлдэгч гэдэг юм уу. Тэр гоё юмнууд нь байдаг. би нэг ганц юм болж болох уу? Тэр 90-ад онд анх удаагаар мэдээчтэй одоо нөгөө тайзан дээр гарч мөнгө хийжсэн баг. Цалин хөөс авч исэн баг тий. Тэр ямар тайз байсан? Хэдэн төгрөгөө авч исэн? Баян минжэгийг сонсоогүй юу? Тухайд баян минжээ. Тэр за тэгвэл хамгийн анхны удаа манай Spike хамтлаг чинь харсарнаа хамтлагийн нөгөө нээлтэн дээр гарч ирсэн байхгүй. Spike гэж хамтлагын мэдв үү? Тийм. Тэр сайн мэднэ. Тэгээс нээлтэн гараад тэгээд 500 мянган төгрөг авчихсан тухай. Шок. Тэгээд манай амар 500 мянга. Тэр чи одоо ч их юм. Одоо энэ 5 сая маа штэ. Oh my god. 5 саяас их юм шүү. Тэгээд 500 мянга. Тэгээд бид нар чинь нөгөө энтэн 200 мянгаар дуулна. Тэгэл
100 одоо яа хэдэн мянгаар дуулын тэрийг цуглуулаад тэрүүгээр хөгжим аавна, дуугаа хийн, тоглолтынхаа хувцсыг аавна. Бид дөрөв тэгээд амьдрал ирсэн. Амьдрал ирсэн нь амьдрсан шүү дээ нэг жил. Гэхдээ энэ дөрөв амар ганган байсан шүү дээ. Гоё байсан. Айггүй ганган байсан. Тэгээд айгүй гоё. Тэр хамтлаг тэгээд цаанаас маш хурдан бүрдээд, маш хурдан босоод тэгээд маш дурсамжтай. Одоо хүртэл хүмүүс спайк хамтлаг гээл нэхэд идэг. Тэгээд ямар санд номик гэдэг спайк хамтлага хүмүүс ингээд нэхэд идэг болохоор тэр сайн нэг лайв сешн хийсэн. Хоёулаа тий спайк гэдэг. Тийм үү? Ямар гоё гарна тий. ямар гоё юм. Та хэд концерт тэгвэл гоё болно. Харин тий. Заавал дөрүүлэх нөгөө хайнаа дэлгэр мөрөө шиг. Тий харин тий одоо нөгөө хоёр манд болохгүй байгаа юм чи хоёр хоолоо загалт шиг яваал шүү дээ. Нөгөө хоёр нь яаж вэ? Гадаад байгаа. Нэг нь гадаад нэг нь Монгол завгүй байгаа. Бас хөгжим бүзийн декан болсон шүү дээ манай найз. Тийм, тэр чин айггүй мундаг. Тий. Ерөөсө төгөлдөр уурыг бас л ойлвол шүү дээ. Тэгэхээр чи нөгөөний хайнаа дэгийн хоёр шиг ижил хоёр загал гэдэг шиг намка та юм хийчих гэлээ. Харин тий дээр одоо тэгээд болохгүй юм юу ч яахгүй хийгээд байгаа. Яг үнэ. Тийм. Айгуу дуртай. Юу н манай үеийнхэн. Тэр тусмаа инжээд. Би хүмүүс минжаа камбэк хийхэд бүр хүмүүс уйлж мөлөө би бүр тэгнэ гэж үнэхээр бодоагүй. Чи өөрөө яг мэдэрсэн тий? Тэгсэн сайн найз нь дарханд очиж дуусан чинь үзэгчд маань уйлаад ер нь үзэгчд уйлаад ихэлээ. Уйлаад байгаа. Тийм биш үү? Сэтгэлийн холбоотой болчтой юм байна хоорондоо. Тэгээд тэднийхээ ингээд харж явдаг одоо энэ дуучин юмхтэй бүх юм сайн сайхан байхаасаа гэж хүсдэг юм уу? Тэгээ эргээд гараад ирэхэд баярлаад уйлаа. Айгуу дуртай юм байна. Би бүр яг би нэг дургүй биш минжээдээ дуртай. Үнэхээр гой бидний үеийн угаасаа од дээр тусмаа. Миний дэргэд байж байгаад байсан хүн чи юм гой одоо харж би бүр бахархан байсан. Энд манай баргал манай найз манай минжээ гэх гайхуулаад тэ. Тэгин. Тэгжсэн чинь хүмүүс бүр ингээд минжээ гэд би хүмүүсийг одоо баг мартцсан болоо ч гэдэм одоо их мэдгүй ах болоо гэсэн чинь нөө бүр. Зөвхөн тэр хуучин мэдний үеийнхэн ч биш. Одоо үеийнхэн ч одоо тийм маш залуучсан байлаа бүх жаа хүмүүс. Тийм шүү дээ. Тэгээд дуу хөгжим гэдэг чинь нас харгалзахгүй одоо сэтгэлийн нөгөө юм болохоор тийм. би бол нь хараа өнөөдөр яак өмсөхгүй нөгөө чамд зориулаад нөгөө улаан палаж өмсөжчихсэн аахгүй. Цаг нь тулцаалдаг. Гэхдээ тэр дуун дээр ингэдэгтэй хожимсон ч гэсэн ийм сарнаа хараад ингэдэг чи тэр клипийг мэдгүй тамаагүй. Тэр бүр супер дуу. Тэгээд бүцгэн байхыг нь бити араараа гэдэг. Тэгээд би тэр дуу ямар нэгтэй сууж л тааш. Тэгээд тэр палаж гэж ботчоорой. сайн маш миний найз дүүгээ зочдтойгоо уулзсан өмнө судлаад гэрийн даалгавраа хийгээд ингээд надад их сайхан байна. Гэрийн даалгавар болгоод явсан. Яг ингээд зарим анги хүмүүс ингээд ярьцлага авах гэж байгаа юм нөгөө зочноос судлаагүй байх жишээ нэг тиймхүү юу гардаг гэсэн. Тийм. Тэгтээ хамаг судлах ямар шаардлага байхгүй. Угаасаа л миний мэдэх минжээгээрээ байж л байгаа гэж мэдчихэж байгаа. Яг 90-д онд чи ингэдэг байсан шүү дээ. Би чинь 97 онд анх Монголд ирээд 99 оноос ингээд тогтмол ингээд энд амьдраад яг 97 оноос 99 он 2000-ад он чи одоо нөгөө Money Train юу жилийн нөгөө дисконууд байсан. Top 10. Тэгээ нөгөө UB Palace дөнгөж ашиглалтанд ороод бас нэг диско Hollywood юу байлаа. Тэр чинь UB Palace ашиглалтанд орсон топ 10 аха. Топ 10 мөлөө. Тий топ 10. Тий. Нөө топ 10 чинь нөгөө баритай байхгүй юу? Тийм. UB Palace дотор байсан UB Palace гэхдээ Money Train лөө. Money Train чинь биш. Money Train чинь төмөр зам. Яана. Бүрээ амар. Энэ дискот нэт. Тийм би чинь нөгөө ууж чадахгүй хэрнээ нөгөө дөргиж чадна. Тийм найзууд тийш явдаг болохоор дагаад яваад нөгөө спрайт уугаад Яаж бүжгэлдэг байсан бэ? Нэг дисконт авч орё да. Тэгэхэд чи нөгөө хагас 5 дахь хагасаа чи ингээд нөгөө дуушд чи ингээд бүх газруудаар ингээд явдаг байсан шүү дээ тий тэгсэн тий. Тэгэхэд харсан уу? Зөндөө харж ирсэн. Зөндөө харсан. Тийм баг тийм. Ингээд бүр нөгөө ороо нэг шөнийн дотор ингээд бүх диско барнуудыг ингээд фейс гэж бас байлаа. Фейс чинь тэгтээ сүүл гарчсан тий. Би тэгээд тэр тоглолтыг дагаж үзэх гээд ингээд бүх барын дотор тийм явдаг байсан. Томоогийн урд насндаа монгол хүн байсан. би дандаа үзээ. Бүр тийм Монголын баар марэж бүр наа чи төөрцөн монгол явах. хүн шиг тий.
Тийм тэгээд тэгэхэд чинь арай шал өөр байсан. Одоо нийгэм гоё болчаа. Нөгөө залуучууд чинь заавал ингээд энд тэнд яг нөгөө тавдхан ороо шүнтэй зодон болохгүй баар гэж байхгүй. Окей. Тий. Зодоо болохгүй, охиноо булаацалтахгүй. Минжээг бол амар булаацалцаг байсан биз? Мэдхгүй ээ. Тэр үед балалсан бах уу? Одоо энэ одоо л ийм амар крашууд нь стил энд бүр ингээд бүр минжээ гэдэг байгаа юм чи тий. Бид хоёр зөндөө хоёлаа хотын төвийнхэн яг л төвийн унан хотын охид аа. Тий. Тэр минжээ чин гангаан, жигтэйхэн гангаан. Бас тэгээд нэг юм өвөрмөц стайл нь. Зүгээр нэг ингийн биш нэг юм гангаан. Танад тэр гадаад матад түрээсэн үү? Тэр нөгөө тийштэй манай өвөө чинь Монголын анхны гэгэрл яамны сайд тахгүй боловсролын сайд. Тэгээд зөндөө олон гадаад консул монстер явна. Тэгээд гадаадын загвар магвар их мэднэ. Тэгээд миний стил чинь болохоор нөгөө юм эмгтээлэг мөртлөө юу юм шиг аа. Төсөн мөртлөө нэг юм жоохон хайнг ч юм. Донтой тий. Донтой нэг өөрмөц минжээгийн стил. Тэ аюу ганган байсан юм. Ер нь ганган охтууд ховор байсан үедээ туул байсан. Манай 23 ч одоо цөөхөн хэдэн царилэг охтууд гэж яригддаг байсан. Тэрний нэг нь манай оноо юуна маань байла. Минжээ маань гэдэг одоо хоёр бий. God. Тэгтээс та ингээ ярихаараа жоо хонгороод байгаа юм шиг тэгтээ байгаа л тийм биш. Үнээрээ л хэлчихлээ. яаж ч манай сургуулийн хамгийн гоё охтуудын нэг байсан дөө манай оюун чинь. Тэгтээ би 10 жил тахтаа нөгөө тэг нийгмийн идэвхтэй нөгөө Хятад хоол хийж юм чи хятад архиан уу те. За тэг ингээд Ванфу рестораны хятад хоолнууд нь үнэхээр гоё юм байна. Тийм байна. Яг хятад тоогооч нартай өвөр Монгол тоогоочтой тэгээд хятадаас бүтээгдэхүүн юмнуудаа яг зориулсан басчирдаг. Тэгэхээр нөх хятад хоолны яг шанар юм нь яг үнэхээр гарч ирдэг. Тэгэд энэ рестораныхандаа маш их баярлалаа. Тэгээд байгууллага хамт олон арга хэмжээ зохиовол Ванфужинтай холбоорой. Би яга Ванфужин гэдэг юм байна. Ванфу. Би нүг хятад Ванфужин бүх юм жинтэй байна гэдэг. Ванфужин гэдэг нэрлээ. бодомж өгдөг штэ. Тэгээд ягаад Ванфу. За Минжээ гэдэг маш их баярлалаа. за таартай Амхан цагаан сар өнгөрөөд шинэ Март он өнгөрөөд өнгөрөөж байгаа. бас төрсөн өдөр болоод ингээд эрүүлийн хондог нэг барина. Оо. Жинхэнэ хятад юу гэдгийг арх гэдэг юм те. гоё тийм тий. Үгүй Уудгүй юм маань шүү. Би нэг хонд юу яагаад байгаа. Манай Томоко ч нэг жоо харшилтай юу? Харшилтай байх нэ. үгүй харшил биш угаасаа нөгөө зүгээр цаанаасаа л төгсдөггүй. тохирдгүй. Таны энэ контент хийснээс хойш ер нь ууж иддэг болоод байгаа. Эндээ сонинос 24-д Шинэ гарч байгаа шоу. Тэ? утчаа. Яадаг шоу. Минжээ мэдгүй юу? Мэдгүй мө. Би мэдгүй байсан За жишээ. одоо мэдж авъя. Манай залуучууд томоогүй их тэрийг заавал үзчих. Тэрний тухай ярьж байхгүй бол юм Сэргэтмэл болно шүү. За. Тэгээд Централ ТV-ээр гарчаа заяа. Нэг 10-аад 90 юм одоо нөгөө яг жинхэнэ жинзгийн Энд чи тэгээ хоёр дахь сизон. Реалити шоу юм байна тий. За. залуучууд Далайн ирэг дээр. таньцаа тий. Бас нөгөө тэнхсэн ирэх шиг. Тийм. Нөө. Тэнхсэн байхгүй. Тийм ээ. Тэнхсэн иргийг мэднэ. За. Тэрнээс хоёр сизоныг явах Гарцсан байгаа. За. Тийм. Тэгээд тэр реалити шоуд дээр би нэг хэлэх юм бэ. Яагаад Амар сүрт. би сүртэй юм яа. Нэг юм хэлээ. Яагаад тэр хайр дурлалгингуудаа нэг туризм ингэ турхаа хот байх ёстой. Яагаад Дунд нь яа нэг тагтгаар нэг юм Хайр дурлал гэдэг чинь ерөөсөө хүний биений хайр марь нас тоо юур хамаагүй тийм штэ. хайр дурлал бол хайр дурлал гэдэг. Хүн хүнээ хайрлдаг тий. дурлахад тулсан бол тэр тагтгаар чамаагүй дурлалчдаг юм үстэй тий. Чи Тэгэхээр нэг юм гоё зохион байгуулалтаа шоу шүү. Үгүй. Одоо тэгээд тийм охтод дандаа ороод ах юм бол цаашдаа ингээд нөгөө хөөрхөн ааштай тий хөөрхөн бусдыг тийм нөгөө сэтгэл татам царамуудаа охтууд орч чадахгүй шүү дээ. Чи одоо анаас ингэж ахаа. Боцтой яваа. Буруу. бас тийм те ер нь бол нэг талаасаа
Та хоёр Би болохоо шал өөр юм бодож харж ирсэн. Охтууд яг бүр гоё ээ тий. Тэгтээ 20 нас угаасаа тийм ш тий. Торонхай. Нэг юм зэгзгэр гоё. Гоё нас. Хөөрхөн штэ тий. Гоё нас. штэ. Тийм Цэг залуу нас тий. тий. Яг үнэ. Бид нар ч гэсэн тэр насыг дайлсан. Янаа тийм чи яг нэг амар ихч болцсон хүн Чи хизээ нэгэн цагт өөрийгөө ингээ яриа сууж ин төсөөсөн. Дандаа л хортой юм шиг явж байгаа гэж бодсон. Одоо ч гэсэн. Би одоо ч гэсэн өөрийгөө тэр нас мас агцсан багц гэж боддог штэ. шүү дээ. Одоо чинь минжигдсэн харагдаа. Мэдээ минжигийн зүүцэн юм хараа. Тий. Бид нарын дотор бүгдэнд нь нэг охин байгаад байгаа байхгүй юу? Охин стил байгаад байгаа. Тэгээ би одоо чинь охтуудтайгаа уралдаагаад би харин тоглоом нөгөө цүнх мөхөндөө өлөгдөг гоё гоё уралдаагаад минийх чинийх Харин тий яг тэгдэг тий. Бараг зөөлөн тоглоом болоод цалхан бодлоо тий. чи нөгөө тэрж унтаж мунтаа нөгөөтх нь чи ээжтэй өгч мөч гээ. Арилдаггүй байхгүй юу? Яг тэгдэг тий. Хүн болгонд нэг хөөрхөн охин, нэг бол нэг хөөрхөн Хүү явж байдаг тий. би дотроо байдаг. Яг хуу гаднах байдлаас нь юм уу нэг бол ялангуяа залуу үеийнхэн зарим нь ойлгодгүй. Миний надтай ч одоо энэ контентын доор ингээд комментууд чсэн орж ирнэ хөшөө аваа болоосаа. Тэгэл би нэг тоодгүй. Гэхдээ тэр хүн тэр залуучууд яг хуу буруутахгүй бас тий хөрхийг ойлгохгүй. Өөрснөө Дандаа залуу маа гэж бодоод байгаа юм шиг. Өөрснөө ингээ ирэхээр гэхдээ бид нар өөрснөө би насаа мэддэггүй штэ. Манасаа мэдгүй тий энэ насыг зооглоод зооглоод. Тэгээд ухаан суугаад ингээ явж байгаа нь гоё шүү дээ ер нь тий. Тэгээ бүх нас гоё. Бүх нас гоё яг бүх нас гоё. Тухайн юунда бүгдээрээ гоё. Миний тэгээд Америкт амьдарчсан болохоор Америкийн бас тийм реалити шоунуудыг мэддэг бах та. Реалити шоунуудтай амар явдаг шүү дээ. Амар явдаг. Баггүй хүмүүс амар үзэн бүр шашин шиг ингээл ороо олгоо очиад үзэл тэрийг энийг Сүлдээ бараг тэрэндээ цаг бүтүүлээд байгаа шүү. Тэгээд Америкууд бол бүр овртой тий. Бүр 20 эдтэйнүүд нь бид нар шиг л харагддаг шүү. Тийм шүү дээ. Тий. Тэгээд яг гоо ингээд реалити шоун дээр нөгөө илүү нөгөө маргаантай заргаантай байх тусмаа илүү сайн байдаг ч юм уу тий. Үгүй харин нөгөөх нэг амьдралын зарчим байхгүй маргалдах, муудалцах нэг бол Жон муугаар сенсацтай хилүүлэх чинь илүү амжилтыг олоод идэг. Тэгэхээр бид гурван одоо оролцож болох реалити шоу бас хиймээр санагдав. Бидний насны юм хиймээр байгаа байхгүй яг бидний насны насны ороо л одоо ерөөсөө тэгэл бидний амьд байгаас урлаг уран сайхан. Хорыг хутгаж өгөндөө тий. Түр санаа нэг авууштай байна бидний нөгөө санаа бодол маань нөгөө 20 эдэнгүүдээс амар явцсан. Бүр хэд явцсан. Нөгөө юу вэ? Housewives-ийн нөгөө Америкийн юу вэ? Real Housewives гэдэг тий. Дандаа нөгөө нэг алдартай хүмүүсийн эхнэрүүд эсвэл өөртөө нэг алдартай тийм жоохон нийгмийн онцгой хүмүүс гэх юм ааш. Тэдний реалити шоуас божигнуулна шүү дээ. Гэхдээ бидний 20 эдтэй байхад чи харин яста муухай бас арай жоохон жижигхэн үзэл бодолтой байсан биш үү? Одоо харин бид нар чинь л гоё ээж нэг болоод илүү гоё ууж нэгүүлсэнгүү агуу тийм Харин тийм. Багийн юмд гайхгүй. тий. Харин ч та хамгийн одоо бид эд яг хамгийн гоё насан дээр яваа. Тийм. Бүх нас гоё ч гэсэн энэ бүр сонирхолтой. Би бүр харин энэ насыгаа жоох удаан байгаас гэдэг шүү. Энэ нас өстой гоё юм байлээ тий. Гоё юм бэ? Тийм. Анхудаа амьдарч үзэхэд энэ нас л гоё байна. Ялангуяа 45 гараад ирсэн чинь бүр гоё болцсон нар. Миний Чи бодлоор. 45 гарсан юм уу? Аа Одоо ч тэгээ шинжлэх ухаан хөгжөөд эмэгтэй хүн чинь царайлаг эмэгтэй хүн гэж байх байлсан тий. баггүй. Царайлаг бол болж байгаа. Хамгийн гол нь зүрх сэтгэл царайлаг байх нь л хамгийн чухал юм байна. Тийм учраас зүрх сэтгэл дээр л дотоод сэтгэл гоё бол асуудал байхгүй болчихдог. Дотоод сэтгэл гоё байхаар шууд угаасаа л царайлаг гоё харагдана. Тийм. Тэр ч юм уу. Яг Тэр ёстой үнэ. Би нэг удаа нэг муухай зан гаргасан чи айгүй муухай харагдчихсан царай маань. яг үнэн тийм. Би айгүй царай муутай. Тий. Энергишгээ царайтай. Тэгээд за гоё юм хийсэн чинь би шууд амар хөөрхөн ой. Нөр яг хөө ер нь бол утгаараа ер нь тийш дээ тийм биз. Ерөө хүн чинь ингээ муухай санаа гараад ирэнгүүтээ хүн болгон царай
юу шиг болчтой тий. Нөгөө эсрэг дүр шиг болчтой Аа шүү дээ. тий. Нөө энэ нэг царай муутай амиг ямар амир ирчүүд эргэлдээд ах юм ч гэдэг юм тийм юм байдаг штэ. Гэхдээ тэр хүн цаад хүнийг сайхан өөр зүйлээр ингээд аюу гоё татж чадчихна, хайрлуулж чадчихна. Сайхан харагдаж байгаа байхгүй. Эрэгтэй хүмүүс чи ер нь тийм мэдрэмжлэг сайтай гэдэг юм шүү тий. Эмэгтэй хүний царай зүсэнд биш нэг юм. Яг үнэ. Дотоод сэтгэлд нь Сэтгэлийн дүүн таргандаа ч биш. тий. Гэтэ саяны би юунаас октоудаа. Гэтэ энийг хин ч хэлээрээ заа. Би таараас л асуугаад мэдчихмээрээ. Өөр юм татна гэхээр. Нөгөө юм хумаараад ирчүүдийг татдаг гэдэг. Гэхдээ одоо эрэгтэй хүн ирдэг гэсэн хичнээн нөгөө юмдаа сайн байгаад бүх юмдаа сайн хичнээн мис байгаад Нөгөө юм Эрэгтэй гэдэг чинь гэсэн. одоо бодол тийм биш орд ирнэ. Доор юу хумаараа. Нөгөө Нөгөө өтрөөгөрөө бацсан. Тэгсэн Нэг байлаа юм ч гэсэн. реклам байдаг. Яг цагаа тулгаар байх ёстой газар л байдаг ингэн эрэгтэй хүн. Гэхдээ байхыг хүссэн газараа. Мянган өтрөөгөө бацаач нэмэргүй юм гинэ ер нь. Тийм үү. Тийм гэж шүү. Тийм. Тэгэхээр л эрэгтэй хүн Гэтэл гэдэг зарим хүмүүс тэгэж яриад байдаг ш. Наацсан бүр нөгөөдгөрөө бацчаад нөгөөдг нь тэгээд явчихдаггүй байна. Гэж мэгээд байдаг штэ. Тэгвэл тэгэл тийм Хэсэг зургийн юм байна тэгвэл тэр. тэгвэл тэр эрэгтэй хүний төвшин л тийм. Аа. Тийм. Илүү төвшин өндөртэй одоо илүү Уусаа. сүнслэг сэтгэлийн Яг эрэгтэй хүн бол шүтөнгүүд арай аяа. өөрөөр харав тийм. Арай өөр юм их чухалчлан гэхүүдээ тийм. Японууд ингэ ярьдаг шүү дээ. Тэр хүний дахин ерөөсөө сартандаа байт юм байна гэдэг юм тий. Тийм гих мэтчлэн тийм. Яг тийм Тэгэхээр тийм үрлээ. юугаараа захирагдсан гэж мэгээд байдаг штэ. Доотхондоо захирагдсан гэж мэгдэг штэ. гэж ярьдэн шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө нэг юм уу нэг буруу яваа хүнийг тэгж нэрлэдэг штэ. Тэрнээс мундаг гоё агаа нэг бол гэр бүлдээ гоё агаа хүнийг энийг юм доотхондоо захирагдсан гэж хэлдэггүй шүү дээ. Тийм байна, тийм Тийм байна. монголчууд тэгээд чинь жигшиж одоо зүүтж байгаа гэдэг шинж аахгүй. Тэгэхээр нэг яг хэсэг бацах юм байна. Хэсэг тийм. Явандаа Тийм амьдрал тэгээд тийм юм дээр л тогтно шүү дээ. тийм байна. Тийм. Бусад үед нь сайхан хайрлахгүй. Гэхдээ мэдээж тэгээд Орондоо орохоор орондоо бас гоё байх л хэрэгтэй л дээ. Байх л хэрэгтэй л дээ. Тэглээгээд нөгөө үг өгдөг шүү. тэрээс Орондоо яахан шиг юунда гэртээ сайн эзэгтэй гэл нэг үгнүүд байдаг шүү. Сургалт байдаг. Юу нэ чинь тэрийг чин сэтгэлээсээ хий гэсэн үг юм байна Тийм байна. тий. Орондоо байвал орондоо чин сэтгэлээсээ Орондоо яг мэрэгжил юм бэ. Мэрсэн бай шаардлагагүй сэтгэл хэрэгтэй. шаардлага байхгүй гэдэг чинь буруугаар сонсдог. Үгүй тат. Буруу ойлгох гот байна. Мэдчихээ хайдсан. Одоо энэ хүмүүс чинь подкастыг ингээд гэр орноо цэвэрлж явахдаа хоолндоо хийж явахдаа ингээд суул чөлөөтэй цагтаа ингээд тавьчаал тэг сонсоод заавал царийг нь хараад ингээд хараа суугаад байхгүй ингээд сайхан сонсоод Одоо ингээд юм байна. болцсон юм байна. Над руу ирж байгаа хүмүүсийн нөгөө юу нь ихэнх юу нэг ангиа хөрхөө ингэдэг. Яг ингээд цуг найзуудтайгаа яг цуг сууж байгаа юм шиг гоё байлаа гэдэг. Хөрхөө. Аа. Тэгэхээр нүүд чинь ингээд нөгөө нэг чихэндээ хийчээд тэгээд ингээд цуг ингээд инээгээд яг ингээд цуг сонсоо явахаар яг өөртөө нь яг цуг яриад цуг хүмүүс байгаад байгаа юм шиг тэгэж гоё санагддаг гинэ. Тийм л гоё тийм хантай байгаа байхгүй тийм нэг юм сонсоод Тэгээд ялангуяа гадчаас айгу хөрхөн тийм фэнүүд ихтэй болоод байгаа. Тийм тэгээд гадныхан гадаад байгаа яа Монголдоо нөгөө найзуудтайгаа яг уулзаад идэж уугаад суугаад нэг хов базаа тий инээлдээ суудаг яг тэрийг санагдуулаад тест гоё ялаа баг найзаа гэдэг. Би найз нь болоод хөөхө тэгээд идэг. гоё. Одоо тэгээ минжээг орцсон чинь бүр баярлах байхаа. Харин анхудаар үеийн эмэгтэй хүнийг оруулж байгаа шүү дээ. Тийм хоёлаа тийм байна. Ялангуяа тэгээд минжээ бас ийм чөлөөт иймэрхүү юунд өмнө орж исэн үү? Өмнө ороод мэрсэр Орж ордын исэн л тий. ахал. Аа тий. Тэгэл тэгээ одоо тэгээд эмээ үүд аав ээжтэй тэр сайхан буурлуудаа талархыг да тий. Ийм сайхан Тийм яг үнэ. нийгмийн идэх зүтгэлтэй ийм сайхан охин бүтээгээд өсгөөд ингээд нийгэм нэгээд хүлээлгээд өгсөн хүмүүстэй л талархаж За байгаа манай шүү дээ. талархлын цаг байла. Тэдэртэй л талархаж яваад юм дөө. Үнэ. Тэгтээ минжээ тэгтээ багын л тест галзахтай байсан яг л хэвээрээ. Хүний яг тэр нөгөө анханаас байсан юу арилдгүй юм байна. Гоё. Тийм. Одоо нөө сүүлийн үед нэг одоо хүмүүсийн хиллэгний нэг юм
юу бол тренд гэх юм аашаа нэг юм травма гэдэг нэг үг Монголд амар нэвтэрчээд байна шүү дээ. Энэ хөрхий багын травматай. Гэхдээ энэ багын үлэн өссөн ч гэдэг юм нэг юм айгу муухай. Тэгтээ яг муухай ч юм уу нэг юм төвхтөө сонсогдчихсан яг үнэн. Гэхдээ хүн нэг анх ямар орчин ямар инхрил хайрлж гэдэг юм уу ямар зөв төлөвшил авч өссөн гэдэг чинь ингээд бас ер нь хадгалагдаад байт юм ээ. Яг хоо дундуур залуу хүмүүс гоё сахилга уутах ч юм уу янз бүр задрах нэг юм жоох байна. Тэр чинь бас гоё ш дандаа л нэг юм Ленин багш шиг гоё тийм. Ингэж амьдрна гэж юу аа. Тэр жоох эрүүл бус л та. Тийм, эрүүл бус яг үнэ. Тийм хүн бол өстой эрүүл хүн биш гэж бодбар тийм. Жохон сахилгууд бол бас эрүүлэлтэй орно тийм. Тэгээд бидэн шиг дундаж нас ирэхээр яг тэр буцаж нөгөө төлөвшил юм давмгайлаад цусан дотроос гатгаад. Тэгэхээр тэр утгаараа бас хүүхдүүдээ бас нэг зөв аваа явуучих юмсан гэдэг бодол байгаа. Тий, одоо бид нар яаж явахаас хүүхдүүдэд маш их нөлөөлдөг тийм учраас ээж нэг хазгай гიშгэлээгээд хүүхдүүд л зовоо шүү дээ. Тийм учраас байнга л нэг юм яг хөө бүр ингээд тийм хяналттай явахыг чи юм шүү. Чи сайн хүн болно шүү. Чи тэр батын хүүхдийг хараа тэгэх яв шаардлага байхгүй. Бид нар зөв өөрснөө энэ би бол тэгж боддتي. Өөрийнхөө нөө байгаа байдлаараа л харуулчих гэж боддتي. Тэрнээс би муу ээж загнан хайж явна. Янз бүр бол нэг бол залхуу хүүхдүүдээ энэ хийлэхгүй урдуур нь орно морно гэд би бол мухаач ажиллана сайхан ч ажиллана. Гэхдээ нөгөө өөрийнхөө үйлдэл юмар яагаад гэхэд хүүхдүүд ингээд хоногшоод идэм болов гэдэг бодол байдаг. Яг үнэ тийм. Манай ээж бас их тийм. Monkey sees тий. Яг сарбагч шиг дөрөдөг гэдэг байна шүү дээ. Тэгээд хүмүүс чинь тэгдэг. Одоо энэ ингээд айлын ихнэр бол юу чадахгүй юм болно. Эртнээс сургая гэж хөрхий тэр муу хөргөж чинь гараар юм угаалгаал. Тэг ингээд шалмал харилцаж угаалгаал. Нөгөө хувцхан нарын ихэд тавиулаад одоо урдуур гүйж ороод байгаа. Би бол тэгдэггүй байхгүй юу. Тэгдэггүй амьдрал гараад хийв чигээд. Би болохоор за унтчихъя. Яг үнэ. За яг гэхдээ ер нь хийлэн. За чи явах хүүхдээ цэвэрхэн байх шүү. Надад одоо хураач гэдэг тийм байна. Гэхдээ хааштай нөгөө амьдрал дээр гай хөрхий дахиад нэг юмд ингээд нэг өөр хүүхдэд тэгээд тийм нэг юм тэгээд зацлагдаад. Тэгтээ тэр рефлексэрээ авах хүүхдээ хөдлөөд явт юм бэ. Хөрхөн. Яг үнэ. Хоолоо өөрсдөө шууд хийгээд эхэлж байна. Тий, яг үнэ. Шал өөр юм бэ. Тийм болохоор би тэр тусмаа ах хүүхдүүдийг яа тийм хүүхд гоё тийм байж гэж бодчих шүү дээ. Ирчүүдийг олж авах магадгүй. Тэр чинь ингэж явах хэрэгтэй юм шиг. Тийм, бацчих. Жохон ингээд тийм гэсэн. Тэгэхгүй бол нөгөө тэр хүүхд чинь харин шалчих юм болчул хэцүү шүү дээ. Ах хүүхдөөсөө шал өөр. Нэг бодсон чи юм шүү дээ. Айлын охин зодвол яа тийм. Би амар юм дээр. Би доор хүү авахгүй юм шүү. Тийм би. Харин тийм байна. Гуруулаа дандаа огт. Одоо тэгэхээр минжэд л боломж байна. Боломж. Юу гэсэн чи. Бид хоёр яачаад авъя. Ер нь ихтэй бид доор ч эрэгтэй хүүхдийн ээж олж үзээгүй. Гэтэ нөгөө миний туршлагаар байна шүү дээ тий. Эрэгтэй хүүхдүүдийн ээж шүү дээ одоо нөгөө ээжтэй өргөжсэн банднарын ээж мэж тий. Яг охтуудаас илүү тий. Хүүгээ бол амар хамгаалдаг тий. Мэдхгүй шүү дээ. Одоо хүүтэй болоогүй. Гэхдээ магадгүй. Би бол зөндөө загнаа болчихсон. Манайх чинь бас нэг хүүтэй шүү дээ. Мэдээж ахтай тий. Ахтай. Тий. Манайх чинь бас нэг хүүтэй. Зүгээр ээж улаан цай нэг тэрний урдуур ороод ч юм уу ингээд авахгүйсэн. Ажиглал хахад ингэж мингээл те юу хүм ингээ гулгуул илүү гүгж мөгөөд тэгэд авахгүй хүүд тийм минжээ алгуутай бол одоо бид нар чинь гэхдээ зэнэр нь бахан хүнээр гараад эхэлт юм билээ сонио ингээд сөөлжөд эхэлт юм билээ тий одоо манай охтууд танай охтууд ингээд хүүнэртэй болох магадлалыг хүндэр гэх үүтэй чих юм бэ тий тэгтээ хөвгүүд хэцүү тэгэл би бол боддtiin хаан зодтой хийчихэж байгаа бол хаан нэг айлын охиныг эргүүлдэж жирэмсэн болгоод нэг болоод нэг амар айхтар ох базуулаад амар өстө хэцүү тий охтоо өндөртэй ерөөсөө тий яалтчгүй нэг гэр амьтай бас нэг заа гээд нэг жоохон айж ичих юм байна нэг жоохон жадаг байна тий манай энэ хүүнэртэй ээжнийг харж байгаад бүр дандаа юм нэг хатуу ярихгүй бол нөгөө толгойд гарахад чүү яах таа чүү ээж нар тийм баг яг үнэ автотод тийг шаардлагагүй байдаг шүү дээ тэгээд
Благ хөөхөн ааштай найз маань хүрт тийм болцсон байгаа байхгүй тийм. Зөв. Хизээш тэхгүй дээ гэж бодсон юм. Гэхдээ байнгын л баг Тэгэж бодчууны ташууртаа сууж авахгүй бол юм. Тэгээ инээж болохгүй гэдэг аахгүй. Нэг жоохон сайхан инээчвэл толгойд гарч ирд. Байнгын юм ширүү ингээд. Нүр өгөөгүй юм шинжтэй бодлоос ингэ сууж байгаа. Юу яасан чи? Хүүд олон болгочих. Би тэгээд хөвгүүд айдын дотсон чинь тас нёс тас пис гэдэг нэг би бүр яана амар цохиж нүдээ тэгэж амар түлхэж унгаагаад би бүр хөө гэ. Би энэ рүү юм шидэж мэдэж өгөө зурх моргот хагарч магаад байна. Тэгсэн чи манай охтууд болохоор одоо манай охтууд ялангуяа ингээд том болоод гисэн чинь зүгээр л амар хэрүүл хийж авгаа. Амар юм бэлээ. Хөөрхөн магаас үтээдэг. Яа санда манай охтуудын аав нь бас нэг 4 охинтой найзынтайгаа уулзаад танай охтууд яаж ийн маа чинь гэл охтуудаа ярихгүй юу. Гэсэн чи нөгөө 4 охтой аав нь тэгж асууж шít манай өнөөс. Танай охтууд яаж ийн хоорондоо хэрэлдэж өстөж зодтолж гэнэ гэсэн чинь тэгдэж шít гэсэн чи хөөх тэгвэл өөр айл бас тэгдэм бидээ. Нөгөө 4 охин бүр аалдаг гинэ. Яа, дөрүлөө олчхоор бүр амар болчихсон юм амар гинэстэй. Хош чиста тарарарараа гэж хүүхнүүдийн хэрүүл бас хэцүү дээ тий. Би бас дүүгээс амар яадаг байсан. Дарамталдаг байсан. Эрэгтэй юу? Нууцхан дарамттай. Эмэгтэй юм. Тийм. Дүүн хиттэй. Манай дүү чинь надаас 4 дүү байхгүй юу? Оо за. Японд байгаа. Японд. Тэгээд манай дүү чинь би өмнөөс нь урдаас хамаг юм ярьж тээ. Тэгээд 5 нас хүртэл хэлд ороогүй шүү дээ. Бүгд яриулахгүй байсан. Нөгөөд нь баг өөрийгөө би юм ярьдгүй юм бэ гэж. Би хамаг Ер нь шаардлагагүй байх шиг. суу инээ. Чимсэдий хамаг юм ярьж өгөө. Ямар хөөрхий. Орчуулга чинь хийж гүйсээр байгаа. Тэгсэн чинь манай дүү 5 настай байхад эмнэлэгт очсон чи эгчээ дуугаа ойлгох гэсэн гинэ эм чинь. Өөрөөс нь маш сумаар. Тэгээд тэрнээс хойш гайгүй болсон. Тэгээ томокогийн хэл яриа нэг хөвчсөн. Тийм байна. Өөрөөр Хэлний авьяастай. Японоор ярь бүр залгаа зүйлдэ яриа нь бүр багтахгүй монголоор яриа. Бүү 5 жил яриулаагүй. Ямар хөөрхий. Үүднээ бодсон баг тийм өвчл энэ хорвоод өвч хүн л ярьдаг. Дүү хүн ярьдгүй юм бэ гэж бодсон. Яах юм? Угаасаа өвч ярина гэх. Тэгээд манай дүүч одоо жаахан юу гэх юм одоо нөгөө хөгжлийн бэрхшээлтэй тий гэж бодоод эмнэлэг ирсэндээ явчихсан. Тийм. Хэрэгээ. Өвч амар зөв юм байсан биш ямар. Яа. Томгийн дүү болж бас чанга ажиллах л та тий. Томоогийн дүү болчдөг ч ямар ч. Яа. Тэгээс нөгөө талаараа бас гоё тий. Нөгөө талаар. Одоо тэгтээ дүү чинь чамд эрхэлж ээддэг үү? Үгүй ээ. Бид нар чинь тэгээд дахиад дарамтсан. жилдээ ганц ууцхгүй явах уу тий бараг таарлахгүй шүү дээ. Ааха. Бас тийм байна тий. Тусдаа амьдралаа яагаад. Гэтэ тийм ам биш юу гэх Тийм холбоо байх бас зөндөө байна. Зарим хүмүүс ингээд бүр ингээд омог аймагаараа ингээд бүр багсралтад сурцсан. Мархан бас ерөнхийдөө тийм байхгүй юу? Яг л тусынхаа амьдралыг хөөгөөл яг л ингээд өдөр тутамд шууд гэртэн гүйж орж ирж мэрдэг тийм айл биш байхгүй манай гэр бүл. За. Тэгвэл манай хүүхдүүдийн аавих болохоор тийм айл байхгүй. Нэг нь ингээд өдөр болгон нэг рүү уцтал чи юу хийж яаж яа гэлтэй тэр яаж хийж ерөөсөө тийм өдөр болгон. Тэнгүүд нэг нь ингээд ёо жоохон гид зүвдэд гингүүтэл нөгөөдөл бүгд очно. Нэг нь ингээл ийм хийж өгөөлч гэдэг юм. Нэг нь гизийг нийлж өгдөг ч гэдэг юм уу. Итали ашиг. Тийм. Нэг бодлын надаа ингээд ямар гоё юм гэж бодоод нэг бодлын ямар ядаргаа. Тийм. Бас тэрийг нөгөө тасан цогцгож хангалтаа тий. Тэгээ би чи анх нөхдөөгөө суугаад бүр амар хэцүү санагдадсан. Тэний арай жоохон эдхийн шоу шиг болчихоо. Угаасаа манай иддэг шоу. Нэг мэдээж одоо санаа зовлоо. Өдрийнхөө хоолыг идэж шүү. Идэж байгаа шүү манайхаа. Тэгсэн чинь нөгөө чи юм батгаар дүүнэрээ дуутчихна. Би бүр санаа зовоод. Гү бити.
Зүгээрээ эднэр хийчин, эднэр яачин гэх. Гэхдээ тийм олоолаа байдаг төрлийн эрэгтэй хүн бас байдаг те. Байнгын нэг хажуудаа нэг. Яг үнэ. Манайхан тийм биш жоохон хүн ирэхээр жоохон тухайн үед яг нөгөө хүнээ ингээл гоё ойлгочаад бүр ингээд давшруулаад зугаалдаад хонж өмжөө дундаа ороод тэгээд би жоохон дуртай биш үү шүү дээ. Тэгээ штэ хин ч ядарна л да. Гэр орондоо таваараа байх юм. Тэгээ ер нь монголчууд бол ер нь ингэж байж исэн шүү дээ. Нийтлэг тэгээ амаг сүргээрээ тий. Тэгээ нөгөө бүр манай хамаатны их гэсэн чи эмээ өвөгийн ах дүүсийн хүүхдүүдийг хүртэл мэддээ ш. Би одоо жишээ манай аавын ахын хүүхдүүдийн нэрийг мэдэхгүй. Ер нь би болохоор ингээд сүүлийн үед урд нь бас нөгөө надад хэлчихсэн. Нэг сэтгэл санаагаар унаад энэ яг нэг гормоны асуудал байхгүй юу? Нөгөө цэвэршилтийн Манай томокогийн яг цэвэршилт эхлэх гээд тах шиг. тийм ерөөсөө ингээд сэтгэл санаагаар ингээд унаад юу болсон бүүмэг зүгээр хивэндээ байхад чинь тэгээд хамаг юм болж бүтэхгүй юм шиг. Гэтэ одоо нөгөө нас явах тус маань тий одоо амьтны хувьд хүн гэдэг амьтны хувьд бол хэрэгцээгүй болж байгаа шүү дээ. Эмэгтэй хүний хувьд. Ер нь ингээд нөгөө хүүхд гарах насан дуусна. Үгүй байжаа. Үргэлжлэл байгаа. Тийм нөгөө сэтгэл хөдлөлт гормоны ингээд нөгөө тэнцвэргүй байх ингэж явуулаад байсан. Тийм гот ингээд нөгөө бас яг нөгөө амьтны одоо тий амьтны нэг төрөл гэж үзэх юм бол одоо хэрэгцээгүй болж байгаа байхгүй. Гэхдээ хүн чинь нохоо муурнаас шал өөр байгаа юм нь одоо нийгмээр хүүхдийг өсгөх тийм үү. Хүүхэд өсгөн гэдгийг одоо зөв гэж үзэх юм бол бид нар чинь одоо нөгөө мянга өөрөө хүүхэд гаргаж чадахгүй ч гэсэн одоо хийх ажил бол зөндөө байгаа байхгүй тий нийгмийг сайн сайхан тий болгоох тий одоо ийм хорон байж болохгүй шүү гэдэг сануулга өгөх тий гэх мэтчлэн тэгэхээр бас амьдрал гэж баямаа гэж бодлоо. Энэ бас нэг төрлийн шилжилтийн нац шиг тий шилжиж байгаа байхгүй тий. Бид нар одоо яг шилжилтийн жоохон ингээд ингээд явж байгаа. жоохон дээш доошоос санаа. Чи одоо би бол бас өөрийгөө ингээл мэдээж зэрэг бодоод за эмэгтэй юм чи ингээл анхаарал Солонгос яваад шинжилгээ өгсөн аахгүй юу? Гэсэн чинь өстө санаа зовлтгүй хаач ирсэн таны одоо тэр юм асуудал үүсэх хүн болоогүй ингээд гэсэн. Нэг юм чинийх дээр болохоор чи ч гэсэн болоогүй л байгаа. Гэхдээ ингэдэг гинэ минжээ бас бид нар бас ер нь өөрснийгээ заримдаа анзаарч явахгүй бол тэр чин бүр тэр үе эхлэхээс өмнө бүр 6-7 жилийн өмнөөс ингээд дохио өгөөд эхэлж байгаа. Чиний наа чи ер нь л тэр. Тийм. Дохио өгөөд эхэлдэг гинэ. Маш олон жил үргэлжилдэг гэж байна. Сонио. Гэтэл уул нь бүх юм нөгөө биологийн өгдчлээдэг те юм ирдэг, барьдаг ч гэдэг юм уу. Гэхдээ нөө сэтгэл санаа тэр янз бүрийн байдлаар яагаад гэдэг чинь бүр тэр 6-7 жилийн өмнөөс тэрнээс нэг 6-7 хоногийн өмнө биш. Тэгдэм байх. Тэгэхээр чи одоо тэрийгэ засах юм уу? Нэг бол ишээ уртсгах юм уу? Нэг бол өөрийгөө ингээд хямрал давхтуулахгүй байх хугацаа чам зөндөө байгаа байхгүй. Тийм ээ. Гэхдээ хэцүү байдаг гэсэн. Манай ээж ч ярьж ирсэн. Манай ээж бүр минийх 6 жил үргэлжилсэн байна. Одоо ботхоор гэдэг чинь. Айгу хэцүү байсан гэд. Би тэг бас жоохон байсан сандаг байхгүй юу? Жоохон ч ахтай нэг оюутан ч хэлүү яалаа. Гэсэн чи ингээл ээж ингээл нөгөө маргалддаггүй манай ээж авах чинь үе маргалдаад байгаа харагдаад. Манай ээж чинь нэг зөө гэдэг нэг юм бидэг байсан чинь аавын өдөөс ингээд жоохон дуурдаг болоод тэгснэ уйлж мөйлээд би бүр гахаад ямар сони ингэж боддог гэсэн. Зүг үргийн амтан дараа нь ботсон чинь тийм байж гэж байгаа байхгүй юу? Зүг. Тэгэл нүүр халуун орг нь яанаач гэнэ зөндөө юм хэлж илээ. Гэхдээ одоо ингээд эмэгтэй хүн одоо ингээд цэвэрчгээрээ одоо ингээд баг эмэгтэй хүн биш юм шиг те эсвэл эмгэн болцсон юм шиг нэг тийм буруу нэг буруу ойлголт юм түгээмэл цаанаас одоо ямар ч учиртай юугаач зарах гад ингээд бид ийм ойлголт яриад байгаа тийм те одоо тэгээд ажиллаж байхад чинь тэр Америкт 8 жил болж чад янз бүрийн реалити шоунуудаас ингээд харлаа тэр эмэгтэйчүүд яг нэг нөгөө ярьж байгаа хгүй 50 гарцсан 60 гарцсан хэрнээ яг эмэгтэй хүнээрээ л бийд юм байлээ. Тийм. Ерөөсөө тэр юу ч өөрчлөгдөх юм байл шүү дээ. Зүг. Тийм. Өөрчлөгдөх ус. Нэг өөрчлөгдөх юм зүгээр биенийхэн юм ирэхэд болоод өөрчлөгдөх болохоос шүү дээ. Бусдаар л яг эмэгтэйлэг хിവэрэ байна. Одоо биенийхэн юм ирэхээ болохоор эрэгтэй хүн болчт юм болов уу гэж бодсон үгүй вэ? Төмсгөө ургаад сайхан тийм. Зөндөө зарим хүмүүс тийм байна.
Хүсвэл мисэрэ байж болж Тийм. ямар ч асуудал нөгөө секс мэкс хийж чадхаа болчдөг гэж боддог. Тийм бүр Үгүй тэр доор энэ юм байж дор хүсэлгүй болчтой энэ тэр. Тэр нөгөө юу муухай тий. Цэвэршилт гэдэг нэр муухай. Тэгэхээр нөгөө залуу охтууд нь баг нэг бузар дайж юм шиг тий. Амар сони юу нэр. Тэгээд одоо тийм цэвэрж байгаа хүмүүс нэг юм шулмас болчиход байгаа ч юм. Эсвэл нөгөө залуу охтууд нь гоё болчоо тий. Цэвэрж байгаа хүмүүс нь байгаа ч юу ч болоод байгаа тий. Тийм буруу ойлголт байхгүй. Маш гоё нэр өгөө. Тийм. Шилжилт юм да. Шилжилт өөрчлөлт. Дундаж шилжилтийн нас. Дундаж шилжилтийн. Цэвэршиж үзээгүй талиргаж болсон зөндөл хүмүүс байна. Цэвэршээд, загнуулаад, бараг ад үзэгдээд ч юм уу тий одоо янз бүрийн юм туулаад явна гэдэг чи өөрөө бас гоё гэж бодоод байдаг. Тийм болохоор тэгээд бяцлахаар бас айгуу сайн янз юм шүү. Сэтгэл ингээд тий цэвэршилтийн готролд орж эхлэх гээд байгаа гэдгийг хэлдээрээ тий. Бид нэг арга хэмжээ авнаа. Тийм ингээд яачаар зүгээр болчихдог байхгүй. Дараа юм яриа л тэгээд зүгээр болчихно. Гэхдээ яг охтуудаа мэрэгжлийн хүн авчирсан юм шиг имж мэмж юм уу тий. Гэхдээ зүгээр хар ухаанаар биднэрт болвол энэ тийм аимшигт юм санагддаг боловч уул нь аимшигтай юм биш юм билээ. Биш. Би саяхан нэг мэрэгжлийн үний тийм яриа сонсч ирсэн юм аа. Тэгсэн чинь энэ сэтгэлээр одоо энэ дээр чинь бас нэг тийм үнэн бол биш гэж хэлээ. Тийм. Биш. Янз бүрийн сэтгэл хөдлөлийн юм зарах га тэгдэг гэж хэлээ шүү. Тэгэхээр бид нар зүгээр санамсаргүй хүн л юм болсон сэтгэл унах зөндөл байдаг шүү тий. Дээшээ болон доошоо болон 10 настай сэтгэлээр унах тэр ямар цэвэрших гээд байгаа мó. Бас холбож тий. Цэвэршилтэй холбож болохгүй баг. Би тэгээ тэр солонгос тэр юм. Тэгээд харин янз бүрийн юм уух юм бол бүр тархины имбаланс үүсээд харин наад чи яг хэлэх гээд байдаг шүү. Солонгос болсон чи яг тэгсэн ахгүй тэр юм чи. Элдв янзын бити тэр им тариа, витамин юм бити хэрэглээ. Нэгдүгээр өөрөө хаач висэн бүр ямар ч юу алга. А хоёрдугаар тийм тохиолдсонд бити уугаарай. Ягаад гэвэл тэр чин эн чи цэвэр хүний нөгөө өөрийн сэтгэл зүйн байдал. Тэ? Энийг харин эсэргээрээ нөгөө байгалаараа нөгөө спорт, нөгөө гоё дуу хөгжим сонсох, нөгөө гоё кино үзэх, өөрийгөө гоё хоббитай айлах, найз нөхдөөгөө гоё ярих ч гэдэг юм уу. Өөр янз бүрийн аргаар тий хүн энийг авч даван туулах боломж өгдөг болохоос яг үнээр дээр энэ бол зүгээр бизнес тэр витамин юм уу тэр гормоны тэр төвчүүлдэг юм гэдэг чинь зүгээр л хор. Зүгээр тэр чинь нэг найруулсан нэг юм химийн бодис тий бизнес тий тэгээд тэрийг нөх хүн яхаа нөө сэтгэлээрээ уухаар сайхан болоод юм ч гэдэг юм уу. Эмээ уусан чи арай дэрдэж шүүх юм ерөөс тэр ихгүй. Гэдгийм би. Тэрнээс хойш ер нь би бас нэг витамин юмыг хүмүүс яг ингэж одоо витамин уух станаас Дээс та Д витаминаас аваагүй ерөөсө тэр дандаа л ерөөсө хоол хүнс өөрийн тэр биеийн авч явах байдал тэр янз бүрийн юмнаас л хүн бүхнийг өөрчлөлт нөхөж болно гэж байгаа юм. За ингээ яриад одоо маа хамаагүй зөвөр болчлоо Гэхдээ босоод охин болчлоо. би ер нь энэ жил нэг хэдэн жил энэ сэдвийг бол барьж явна гэж бодож байна. Тий зөв. Гэхдээ нөх хүн болгонд бас мэдчих ч юм уу тулгархал зүйл юм чинь. Тэгээд энийг яаж гоё даван туулахгүй өөр зөндөө гоё юм ин бас мэдүүлээд өгвөл гоё шүү дээ. За тэрнээс гадна түрүүний ярьлаа штэ. Одоо за нөгөө энэ шилжилтийн насанд энэ шилжилтийн насаар ингээд явчихсан гутал нь эмэгтэй хүн биш мэт те. Секс хийж чадахгүй юм шиг. Яг нэг онцлог нь зүгээр хүүхэд гарахгүй. Тий. Үстэй. Тий. Тэгэл өөр хүүхдийн тоон дууссан гэсэн. Гэтэ юу гормон тариад хүүхэд гаргахтаа тулах юм бол хүүхэд гарах юм билээ шүү дээ. 60 болоо харин тийм чи ямар өндгөвчийн аваа хайж байгаа. Тэгээ өндгийс бол гарахгүй. Тийм, өндгийс гарахгүй тэрнээс өндгөвч тэр умаа тэр сав суулга бүх юм байж л гэж байранда. Хүсэл тачаал байж л байгаа. Нойтгон нь. Тийм шүү дээ. Нойтгон нь хүсэн тачаад нь. Тийм болохоор нөө зарим ирчүүд эхнэрийгээ тэр бас жоохон дээрэнгүү хандах ч юм уу тоох залуу охтуудыг хүсэгчдийн юм гардаг гинэ. Тэгэхээр үгүй гэж хэлмээр. Тэр хэрэгтэй үний л алдаа байхгүй. Хохнээ. Тийм байж болохгүй, тийм мяа байж болохгүй шүү. Тэгээ нөө минжээ юу гэрээ. Нөө ирчүүд бас өөртөө итгэл муутай байдаг гэдэг чинь бас энэтэй цуг явж байгаа байхгүй юу? Тэр чинь өөрөө бас итгэл муутай. Эрэгтэй хүн гэсэн ер нь хөгшрөөд тэгэхээр цэвэршдэг гэсэн. Эмэгтэй хүнээс төрүүлээд эхэлдэг гэлээ. Дээрээс нь эрэгтэй хүмүүс бас юм нь ирэхгүй чсэн сар болгон хямардаг. Тэр тийм бас нэг юм юу явмшлэгтэй.
юм л гоочгүй л болгоо. Яг адилхан. Тэгээд нэг сардаа нэг муухай ашиглан тэднэр чинь. Тэр чинь тийм явагдаад та нар. Одоо айвар ууршууд ирчүүд рүүгээ дээрээ болох урьчлаа гэдэг. ирчүүд рүүгээ дээрээд ягаад ч аяа. Тэгтээ харин ер нь тэгдэг. Тэгээд гэтэл 70-тай 80-тай хүн хүртэл хүүхэд гаргацсан ирчүүд байдаг ш. Тэгэл хүүхдүүд нь 70-тай 80-тай гэдэг нэрмэртэй. Тий. Тэгэхээр бид нар чадаад байдаг. Гэтэл 20-тай 30-тай байсан чадахгүй ирчүүд ч байгаа ш. Тий. Тэгэхээр тийм чинь өөртөө итгэх итгэлийн асуудал. Ирчүүд ч эмэгтэйчүүд ч өөрийгөө бас нэг юм эмгэн болчих юм шиг булшилчдаг. Эмэгтэйчүүд бас байдаг ш. Тэгэнгүүт үгүй тэр өөртөө итгэх итгэлээ битээ алдаараа итгэлтэй бай. Ирчүүд ч гэсэн таалагдсан эмэгтэй нөө эрэгтэй нөө одоо юу гэдэг тэрийг яхта итгэлтэй чи нөгөө хэлж минь. Тийм. Юу ярьчлаа. Нэг юм ярьсан дэ их л бодсон. Одоо итгэлгүй байх юм бол хоцрон шүү, хожигдсон шүү, эргээд гуйдаг шүү гэдэг яриа. Одоо ингээл гой би нэгээс сорхоол ингээл байж байгаа үе дээрээ нөгөө эрэгтэй жоохон ингээ хулганаал ч юм уу эсвэл илүү харж билүүд болоо ч юм нэг жоохон алдаа гаргацдаг байхгүй юу. Тэнгүүд тэр нөгөө гой байсан юм чи ингээд пүг алгуулцдаг тий. Тэнгүүд нь бүр сөөлд тэр сүлд гэд гараад ирсэн явждаг байхгүй уушлараа намаа гэстэ би одоо ойлголаа алдаагаа ухаарлаа чийлээс юм бэ яасан ийсэн ч гинөө нөгөө гой гой өгнүүдээ хэлээл гараад ирэн тэр ямар сэтгэл хөдлөхгүй шүү дээ юу илээ өөрөө хин блэ хин хідвлээ гэлтэй тэгэл хайцахгүй шүү дээ тий тэгэхээр ер нь гой сэтгэл хөдлөж байгаа мэдрэмж төрж байгаа бол доор нь гой ирчүүдээ гой санаачлахтай тийм ээ дайчин байгаа төггүй бол эмэгтэй хүн бол нэг явсан бол тэр чихээрээ явдсан шүү л гэж амар шүү дээ. Боломжтой алдваа тий. Амар эмэгтэй хүн нэг ирсэн бол тэр чихтэй иргэдэг. Эргэж эмэгтэй хүн нөгөө төвчж тэсэх нь удаан байж чаддаг. Тий. А нэг буруу харахаараа эргэж хардггүй. Эрэгтэй хүн болохоор тэсэх төвчих чадвар нь бага. Аюу хурдан зас өөр хүүхэн байгаа юм чинь ч гэдэг юм уу те. Өө энэ хүүхэн илүү гоё юм бэ ч гэдэг юм уу. Ингээд явцдаг мөлөө буцаагаад нөгөө эргээд эрэхтэй юу ятдаг. Буцаад ирдэг. Тэгээд ирэхээрээ харин нөгөө эмэгтэйгээ буцаад алдсан битг. Алдсан. Тэгээд тийм эрэхтэй хүмүүс одоо би хэдийг аваад намайг хэд алдсан. Минжиг хэд алдсан уу? Шаналж яваад байдаг байхгүй юу? Тий шаналаад ингээд алдчихлаа. Инээ тэрэ гэд тэг шаналмааргүй байхгүй. Ухаантай IQ өндөртэй тийм баймаар байна. Одоо түрүү ярьлаа шүү дээ манай нөгөө нарагийн маань нөгөө нөхөр нь бүр ингээд сүглэн суугаад бөгжөө өгөөд тийм гоё эмэгтэй хүн чинь тиймэрхүү гоё жоохон сэтгэл тийм юм хүсэж идэв. Ирчүүд болохоор зарим нь ингэж яддаг юм шиг. Тэгчгээр л бүр доор орчин тийм давраач ч юм уу тийм би энийг ингэж явахгүй ачих шиг тийм. Тэг гойцсон л хождөг юм да. Тийм гоё дурсамж бүтээгээд эмэгтэй хүмүүс ер нь ингэдэг шүү дээ. Томоко ер нь Японууд ч гэсэн бас тийм баг тийм. Ер нь илүү санаачлагтай, илүү одоо юу зоригтой ч гэдэг юм уу, илүү тийм байгаа эрэхтэд илүү татагдад дуртай байдаг. Тийм шийдэм. Яг үнэ. Тэрнээс бид нар ингээд амар гой залуу байна гэд юу ч гоохгүйсэн чи үү гэс өвдөж гүдгүү шүү дээ. Тий, харин хэлтэйчүүд. Гэтэл эвидекс нэг юм чи амар сэтгэл гаргаал, амар шийдэмгий байгаад хар чин тэрээр татагдж байгаа байхгүй юу? Тэр японочдод нөгөө эмэгтэйчүүдээс уушлуулж байгаа нэг бичлэг яваадсэн шүү дээ. Өнгөрөөл баг моцоос дунаал. Юу болоодсэн тий. Хөөх ямар мондыг ингэж уушлах. Гуулгаж муулгаад эмэгтэйгээс уучлах гэж ингээд. Тэр өстөө гоё уучлахгүй юм байл шүү дээ. Манай ирчүүд бол тэгдэггүй улам л ингээд дотроо болохоор өстөө хөөрхий уучлах гоох юмсан гэсэн цаана ягаад ч нэг юм сонин мангар тэр хинт хэрэгтэй юу нэ тий нэг бардам нэг мангар зан нэг би төрүүлж гоохгүй ууч гэх шиг хинт хэрэгтэй. Надад бол ийм ихтэй хүмүүс таалагддаг. Би бол бүр царай муута тэнэг байсан ч тэгэхээр найр баярлалтай шүү дээ. Гараад ир гадаач юм байна. Тийм гоё дайч. Тэр чин тэ нэг юм шууд ингээд тэнгуут нэг
За гэдэг. Тий, яав чи нэ. гарах уу, орох уу, би очих уу, болох уу. Тэгээд чи ахаар гарна гэвэл би очиж боо. тэгэхээр за би гарыг гэж эмхтэн хүн болохоор бас цаанаасаа байглаасаа нэг юм хэрхэмсэг тэр юугаа бас барих гэдэг шүү хүрх юм. Тий. Гэтэл ирчүүд болохоор тийм юу байхаар би яг дуртай. Тэгэл гараад ирэнгүүт за явъя гэж шууд аваа явчихдаг тийм. Яав нэ. Айгу дотор дуртай тийм. Яг үнэ тий. Тэгж ингэж байдаг. Би тийм нэг байдлага гартаа авсан тий шийдэнги. тэгэнгүүт энерги өндөртэй байхгүй. болцоонд нэг ирчүүд өрөнгуутлаа ингэдэг байхгүй зарим нь болохоор хааш орох уу, хизээ уулзах уу, хинэн цагт уулзах уу, юу идэх үү. Тэгэхээр миний уур хүрчдэг байхгүй. Ядрагаа тий. Гэхдээ чи өөрөө мэдчихэлтэй гэдэг. Зүгээр шууд за 10 цагт би одоо очиж аавна. Одоо нэг газар ороод хоол идэн тэгчээ тэгэр мэгнэ. Тэгвэл хоёулаа тийм төрлийн хэрэгтэй ч би өөрөө нэг тийм давшилсан. Тий. Байдлыг гартаа авсан. Тэгэл одоо нэг бол гэртээ ороод ирэнгүүт шууд намайг чирж аваа ханд шууд тулгаал. Шууд үстэй гэхгүй шүү. Тэгснээр уулздаг байхдаа гулгаа. Гулгаал мос тунаад өмхрөө таа. Тэгэхээр чин би дорж байсан ч гомд байсан ч. За. Бизнес мянган тэр гоё баатра байсан ч би тийм мангартаад одоо мянган модель байгаа нэмэргүй гэж хайхгүй гэдэг би бүр цус харилаа. Тий. Гэнэ яг тэгдэг болжгнаад хардаг. Аюу. Тэгээд тэрийг би тэгээд сүүлийн үед шууд нөх хилчдэг болцсон. Манай шилжилтийн насныхын чинь хилчдэг. Манай шилжилтийн насных шууд хэлдэг болсон. Хилдэг хүмүүс. Тэгэхээр би шууд хэлцэх. Яа, чи өөрөө ингэж нэг мэдээ те ингэж болдгоо юм уу? Би нэг сонин өөрийнхөө сонгосон газар өөрийнхөө сонгосон хоолойд идэх хана үнэхээр сонирхол алгаа. Тийм болохоор за зүгээр агаарэ яшиг зүгээр ингэ таалагдахгүй. Чи нэг тэгэхээр ингэдэг. Тэгээд бас л нөгөө өөртөө итгэлгүй шинж. Юу гэвэл чамайг голох болов гэж бодоод миний сонгосон юм чамайг таалагдахгүй бол яах юм? Дахиад бүр анхнаас нь тэр хүний хүмүүжүүлэх болчиход байгаа байхгүй. Ганц удаагийн хоол таалагдахгүй байсан чи яа тийм. Тэр чи би ямар өсөөд байгаа юм уу? Гэртээ хоолгүй. Би хоол идүүлэх гээд байгаа юм уу? Тий, үгүй байхгүй юу? Би тэр залдуу зүгээр хананд шахуулмаар шүү дээ. Тэр хоол гүйсэн яаж гэж. Хоол гүйсэн яа гээ. Үстэй чахаач. Гэвь зүгээр зоримог вэ гэдгийг хэлж байгаа шүү. Үстүүлэх гээд байгаа чи бай. Энэ тэнд очиж одоо хүн амт өстөж хэрэг унах үед. Чи тэгмээр ингэсэн биз. Тэгээ ууралсан чи уур. Өөр тэгвэл гоё гэдсэн гээд энэ тэнд үч хэрэг үстэд унах. Юу шүү санааг боломжтой байхгүй. За тийм ээ шууд утгаар ойлгодог хүмүүс зүгээр зоригтой вэ? Томакад ямар хүн дуртай юм? Надад уу? Чи ямар хүн дуртай? Би юу? Чамаас Японуудад гэхдээ асуун те яг төвхтөө. Тий ингээ гоё асуудаг нөө эсвэл Ихтэй ямар хүн дуртай гэж аахгүй ш. Дандаа ингэ хүн чинь өөр болохоор те амар санамсаргүйгээр энэ хүн чинь юм байсан юм уу гэ те. Нөгөө анх ингэ те одоо нөгөө ер нь харж байгаагүй, сонсож байгаагүй онёгоо сонсомоор байдаг шиг. Уншиж байгаагүй номыг уншмаар нь штэ. Тэгэхээр одоо ямар хүн ном уншсан биз? Ном уншсан биз? Тэгэхээр ямар хүн гэхэр чи үзэж байгаагүй хүн л юм шүү дээ. Тэгэхдээ цоо шинж айгүй хэрэгтэй. бас ийм өөр юу орж ирж байна тий үзэл бодол. Цааш нь хэрэгтэй. Гэтэ нөгөө ийм хүн гэхэр чинь байдгүй маа. Ийм хүн гэхэд энэ дотор хүн байгаа болов гэж бодлоо гэдэг байхгүй. Байхгүй. Юу байхгүй гэдэг юм бэ? Яг ийм хүн гэсэн хүн байхгүй. Гүгөө ийм хүн гээгүй. Зоригтой тэгэж шууд гартаа санаачлаг ахуулмаар энэ нэг бол амар соёлтойгоор нөгөө Томоко би чамд сайн болцсон юм шиг байна гэдэг тийм хүн зүгээр юм уу? Надад уу? Надад аль зүгээр. Аштай явах. Манай нэг хүн идэг байхгүй юу? Одоо юу ихэнх чиний идмээр байгаа. Одоо угаасаа тэр нөгөө хин санам өнгөн болцсон л болчих шүү дээ.
Угаасаа тиймээс Одоо боддог. санам өвгөн болохгүй бол чи босоод ирнэ шүү. Танаа нэг чамаа анх панаалдахдаа яасан юм? Бодцсон. Өөрөө панаалдсан шүү. Та нар заяаны ханд итгэдэг. Панаалдаг даа. Заяаны ханд гэж юмд итгэдэг үү? Тийм юм байдаг гэж. Үгүй би тэггүй. Үгүй. Миний заяаны ань өнгөрцөн гэсэн. Өнгөрн гэдэг. Үхээгүй. Зөрөөд өнгөрцөө. Тий. Намаа би нөгөө мангартаад нөгөө заяаны анигаа танихгүй явуулсан. Оо. Бэд бойд дуурлаа. Тэр маань хүнтэй суудсан. Тий. Нөгөө заяаны хань. Тий, заяаны тэгж хэлсэн. Нэг Тэр чинь үчирч хүний заяаны ханыг аваад суудсан юм шүү танаа хүн чинь. би тэгсэн аахгүй юу. Тэгэхээр би нөгөө бас тэрэн дээр ч явна инээ түрээд итгэхгүй л байгаа л та би тийж. Тэгтээ яг инээ түрээд одоо би тэг яг уу нөгөө заяаны хань маань тэгээд өөр хүнтэй суудсан юм чинь тэрийг очоо би салах уу яг уу. Тэгэхээр чи нүгэл хэцдэг. А нэг бол одоо тэгэл заяаны хань минь өнгөрсөн юм чи тэг салахгүй бол би тэг дахиад хинцээч хүнтэй суухгүй юм уу. Нэг бол заяаны хань биш дахиад нэг өөр 9 шид юмтай таарад явах юм уу гэсэн чинь ай апдейт хийгдчихдэг гинэ хүний амьдрал. Өөрчлөгдөө. Тэр янзлагдчихсан баха. Янзлагдаад одоо дахиад Шин заяа. апдейт хийгээд дахиад заяаны хань би болцсон. Яг үнэ. Тэгээр нь би тэглээ. Би тэгтээ энэ тухай ярьжсэн тэ нэг контентн дээрээ. Энэ жил учрах хаа. Тэг яг минжэл дахиад ярьчих. Харин тийм ээ энэ жил яг учрах гадах шиг нэ минжэгийн үгээр. Шинэ жилээр нэг апдейт хий даа гэж. Тэгсэн юу яасан? Нөгөө заяаны хань маань одоо дахиад надтай таарна. Гэхдээ би яа дахиж алдахгүй бах уу? Одоо мэдэх байхаа. Тэгээд тэнийг хөлдөө тэнийг царайлаа дахиад нөгөөдгөө алдчихвол яа. Тэгэхгүй. Сэтгүүлчин хөдлөөл мэдрээд эхэлнэ. Аа би одоо заяаны хань мэрэгчлээ байна. Заяаны хань гэдэг нөгөө өдөрч маань юм аа. Заяаны хань хараа нэг шоо инэ. чи таар заяаны хань. Зовцоолоо чи хаанаас гэж мэдгүй мэдээд энэ цаанаас мэдээд байна. Би орж ирээд наа. Орж ирээд байна гэдэг. Тийм нэрээ гоё реалити шоу гоё юм уу? Би нэгээ олдог. Ямар нэгэн гоё реалити шоу хиймээр байна. Бас гоё тий. Минжээ сууж агаад дөнгөж нөгөө би болсон хосоод тий. Энэ зовлон жаргалыг нэгээр нь сонсоод тий. Та хоёр заяаны хань биш. Тэгээд Мөнгөөс бас харагддсан юм шиг үлээ ингээд хоёр хүн биений хараа ингээд догдох юм бол тэр бас тэр Америкийн нөгөө Холливуудын кино найруулагч чинь ингээд жүжигчдээс ингээд проб авж байгаа. Тэгээд ингээд одоо жишээлбэл Том Круиз одоо Николь Кидман хоёр тааралдлаа гэж бодъё тий. Тэгээд тэнгууд ингээд биений хараад ингээд догдлоод ингээд хамаа шууд нэг кино тоглол. Энэ жишээ тий. Chemistry-г аягаа сайн байхгүй тий. Тэр одоо тархинд явж байгаа ургалтын ажиглах хэрэгтэй гэхүүтэй. Бас зөв. бас тэгээд нэг олон яасан хос тийм тийм ээ тий. Тий, тэр тархинд ингээд урал явагдаад байвал тэр чинь хань гэсэн үг байхгүй. Хань жил одоо юу гэдэг. Одоо тэр кинонд гоё партнерууд болж чадах нь шүү дээ. Гэхдээ нэг юм сайн нэг нэгэндээ түлхэлцээд байвал нөгөө гоё дүр бүтэхгүй. Тэгжээж кинонд яг жинхэнэ хосууд масууд шиг харагдаад байгаа байхгүй. За тэгвэл би инх юм байна. Таарлцсан ирэх болгоныхаа хажууд очиод явах ингээд догтлол үүсгэх нь яах вэ? Тий. Тэр нь ерөөсөө тавихгүй шууд зүрх сэтгэл орж байгаа байхгүй. Сэтгэл ингээд догдлоод хөөрөөд байгаа юм болоо. Би дэ харин тэр За үзнэсээ би асуусан. яг нэг юм байр шүү гэл. Асуужсэн. Тэгээд би одоо дахиад өнгөрөөчүүл яах вэ гэсэн чинь. Тэггүй. Гэхдээ дахиад өнгөрөөчлөх юм. Тэгээд би өнгөрчгүй гэл наашаа гэсэн ир болгомтойгоо би тэгээд яагаад их юм уу? Ер нь хүний цаад хомсрол ингээд айл болохоор энэ амьдралдаа энэ төрөлтөө хийх ёстой юм бүгдийг хийгээл явчих санаатай байдаг тий үүрэг даалгавраа. Тэгэхгүй бол дахиад нөгөө заяаны хантайгаа суугаагүй нэг дахиад хүн болоод төрчихлээ. Тэгэхгүй юм шүү. Түлхсэд жинхэнэ амир зөвүүн эмэгтэй бол төрнө. Хэрэв дахиад нэг бол эмэгтэй болж дахиад хүн болж төрөх юм бол бүр маш зөвүүн хүмүүс болох байхгүй юу? Би эрэгтэй Энэ төрөлтөө ийм их мэдж байгаа юм чинь тий мэдж байгаа юм чинь дараа төрөлтөө бүр энийгээ сайжруулах. Дараагийнхаа төрөлж мэдэрдэг болов. Мэдгүй ер нь зөв мэдрэхгүй шүү дээ. Бид нар ч одоо нөгөө ой санамжаа алдсан юм шиг л амьдрд юм байл шүү дээ тий. Гэтэ нөгөө нэг хүмүүс яриад идэг штэ нэг 3 настайдаа илүү хүүхдүүдийг нэг чагнаараа наац чи яг өмнөх юу ингээд мэддэгдээд юм яриад ийм гэдэг тийм хүүхдүүд яг ярьдаг 7 хүртэл ярьдаг 7 хүртэл ярьдаг. Зарим нэг зөвгөндөг байхгүй ирээдүг байсан гэж мэгээд идэг гэл. Тий яг ирээдүгөө зөвгөндөг байхгүй. Би чинь жоохондоо ээжтэй ганцаараа ингээд дуулаад ингээд талны өмнө хард дуулж муулаад яг алаад байгаа юм шиг өөртөө санагдал тий. Тэнгүүтээ заяанд бич дийлцтэй илэрч энэ даа ээж алдаад ингэж юу аах юм аах ичиж байгаа л ээжтэй дуулж үзүүлэл тий. Ээж би өстө алж ийн малж ийн вэ? Тийм байна гоё. Тэм үү би өстө том болоостой өөрийн гэсэн бичлэгтэй болоос дүүдтэй болоод юу члээ яг дуучны юм яриад байгаа байхгүй. Тэр чинь өөрөө мэдгүй яриад байгаа шүү дээ. Тэгээ ярьснаа мартчихсан юм билүү хөхт. Тийм ээ. Тэгээд
яг тэр багтаа хүүхдийн юу хийж байгааг яг сайн ажиглах хэрэгтэй юм шиг. Манай хүүхдүүд бол яг багтаа яг мэдгэцсэн одоо та нар хүүхдээ ажиглал 0-7 нас хүртэл яг мэдгдчихсэн юм бэл. Ирээдүгөө зөвнөөл яриад маа нэг охин болстой лаглаг юм ярьдаг шүү дээ. Одоо тэгээд би ирээдүгийг харах гээд байгаа. Яг ярьснараа байна. Манай хүүхдүүд ч яг юм ярьдیں۔ Юу н ирээдүйд би тийм болоод та тэгнэ мэгнэ гэд би бас одоо тэгэл хараа тэг болцгаар нь тэгэл хэлээд хүү. Харин бүгдээрээ тэгэл итгий. Манай зэ хэцүү штэ өөдөө суун гэд. Тэгэхээр энэ дараа наснда тэр хоёр учрах нь дээ. Өвөөтгөө суун гэсэн бол урд насандаа тэр хоёр бас гэр бүл байсан ч юм уу. Тэгээд зээ охин болоод хүрээд гэсэн бас байж болно. Тэгээд тэрийг мэдхгүй хольж утгаад яриад байж байна. Чиний өвөө биш миш гэд. Намайг бүр харамлаа. Тэг хүн болгоноос гээ. Тийм бай. Тэгээд ирсэн байж магадгүй тий. Өмнө насныханд тосоод. Тэгээд юу энэ төрөлдөө энэ одоо энэ ухамс мэдэрч байгаа төрөлдөө маш зөв явахгүй бол дороотчдаг гэсэн дараа төрөл. Гэсэн шүү те манай буддист найз хэлж өгсөн. Манай нөгөө багын найз маань бүр супер буддист шүү дээ. А тийм. Хин бэ? Манай 23 нөгөө туул маань. А тийм шүү дээ. Тэгээд давхгүй. Би тэгээд туултайгаа уулзаар янз бүрийн гоё юм сонсч явдаг байхгүй. Тийм яг үнэн тийм. Стам гоё яваад идэв. Тийм бас гоё христчэн найзууд байна. Тийм христийн сүм бүр байгуулсан. байгуулсан. Юу аль шашин буруутах юм байхгүй бүгдээрээ гоё философитай. Тийм. Бүр дээр байгаа нэг тийм агуу хамгийн дээд оршуугийн тухайл бүгдээр яриад тах шүү байгаа тийм. Яг үнэн. За ингээд минжээтэйгээ яриад байвал үнэхээр бүр дуусахгүй. Одоо маш өөрнөд одоо бид дээрийн үеийн хэрэгцээр бүр тий анхудагаар зочин болч ирсэн үнэхээр өрмөц дугаарч болсон, сайханч дугаар болсон бах гэж бодчих. Жаад сэргээсэн. Өстө гоё хоол идээд жоохон ярьчлаа тий. Хоол идэл хоолн дээр чинь нөгөө ийм нөгөө free podcast болохоор тий. Чөлөөт нь болохоор. Яг үнэ. Манай тийм болохоор гоё ясных биш. Ямар нэгэн сэдв яг чамд тэрийг л ярина. Чи яг тэрийг л хариулах хэрэгтэй гэхгүй амар гайдтэй. Тий. За. За тэгээд энэ нөгөөдхөө хэлээд хинт ч битгий хэлээрээ. Тэгээд хаалтын гоё юм хэлчих. Гэтэ бид хоёр харин ийм байхгүй юу? Тийм амар officially те ингээд тэгдэггүй болохоор ингээд дуураараа. Зүг. Тэрнээс манай нэвтрүүлэгт үзсэн баярлалаа тийм байхгүй. Тэгэхээр минжээч хааж болно. Тэгээ минжээтэй гэхдээ ирсэнд баярлалаа. Харсан чи амар гоё юм. Амар гэл дахиалчлаа. Гэхдээ энийг өөрснөө тэгэл сайхан үг гэл бодохгүй яах вэ те. Ер нь бид нар манайхан бүгдээ амар гэдэг жоохон өөр утгаар хэрэглэх гэж үзээд байгаа тий. Тэгээд минжээг харсан чи амар Ой таалагдж гин баярлж гин угаасаа тэгээд ярих юм дуусахгүй юм бэ. Тэр тусмаа үеийнхэн чинь бүр ярих юм ундраал энэ өгөхөөс багасахгүй. Тэгээд өнөөдөр ирсэнд баярлалаа. Дараа дахин ураад ээжч магадгүй бид нар нэг хүнийг орно гэсэн юм байхгүй штэ. Байхгүй штэ тийм. Дараад нь өргөлүүлээл нөгөө юм яриад. Өнөөдрийн контентыг тэгээд манай Royal House хотелийн 2 давхурт байрлах Ванху яа энэ жингээ хэлсэнгүй ашгүй. Рестораны хамт олондоо баярлалаа. Үнэхээр хамтдаа гоё хоолоор дайллаа. Минжээгдээ бас сайхан хоол баг насын санагдуулсан ундааг уулгалаа. Тэгээд дараагийн контент хүртэл баяртай. Гэхдээ өнөөдөр минжээг ирж бит хоёртай энд Дафур ресторанд хоол идэж байсан гинтчтэй илэрээ. Хайртай шүү. Хайртай шүү. Лайк дарж, subscribe хийгээрэй. Тэр чухал шүү. Subscribe. Bye bye. За